Төвд түшиглэн их хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний болон уламжлалт ангаа ухаанд суурилсан сувлал байгуулан Өвөрхангай аймагт бүсийн эм хангамж, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн агуулгыг байгуулна. За 3 аймгийн бол одоо бүсийн төв бол эмчилгээ онцлогооны бүсийн төв бол Өвөрхангайд аймагт байдаг. Гэхдээ бид нар бол одоо тухайн өөрсдийнхөө аймагт бол эрүүл мэндийн салбарын үйлчилгээг илүү сайжруулах хэрэгтэй, үржилсэн сэргийлэх үйлчлэгийг илүү одоо жил тутам чанартай, хамгийн гол нь одоо чанартай хийх асуудал бол чухал байгаа. За мөн одоо аймгийн хувьд бол бас одоо нэг барьж байгаа бодлого бол сум орон нутаг дээр 103 үйлчилгээ буюу одоо гэр орноор очиж үйлчилдэг энэ одоо нөхцөл боломжийг бид нар судлаад энэ 26 онд ийм үйлчилгээг бас одоо манай эрүүл мэндийн салбар, сумын эрүүл мэндийн төвд одоо нэвтрүүлэх энэ нөхцөлийг бас одоо бид нар бүрдүүлэхээр ажиллаж байна. Иргэд бол энэ бүс нутагта бүхий л салбарыг хөгжүүлснээр Улаанбаатарт очихгүй, төв суурин газар руу явахгүйгээр, нүүж хилжихгүйгээр бүх нийгмийн асуудлыг энэ бүс нутагта шийдэх юм байна гэдэг ойлголтыг бол маш сайн авсан. Иргэд бол тодорхой түвшинд бас ойлгосон байна гэж хэлж болно.